За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Химэл радио 91.7-оос эрхлэн явуулдаг Иргэн бие аврагч эрүүл мэндийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Ингээд та бүхэндээ өнөөдрийн зочноо танилцуулмаар байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн хоол боловсруулах эрхт нэмгэх судлалын эмч, дурангийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Отхон Сүрэн эмч маань оролцож байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу. За ингээд өнөөдөр бас цаг зав гаргаад манай студид хүрэлцэн ирээд ард иргэдэд ийм сайхан одоо эрүүл мэндийн боловсрол олгох ийм зөвлөгөө өгж байгаа их хүмүүстийн бас хамт олондоо маш их баярлж байна. Дээрээс нь бас Отхон Сүрэн эмчтэй маш их баярлаа гэж нийт сонсогчдын өмнөөс хэлж байна. Баярлалаа. Одоо манай анхны хүүхдийн эмнэлэг байгуулагдсан 90 жил болж байгаа. Тэгэхээр энэ 90 жилийн холбоотой манай төвөөс зохион байгуулж байгаа ажлын нэг нь одоо энэ олон нийтийн мэдээллийн сүлжээгээр шууд ярилцлага одоо энэ нарийн мэрэгжлийн эмч нарыг оролцуулж бидний ажил юм. Тэгээд одоо энэ боломжийг олгосон мөн танаа FM радиод баярлалаа. За маш их баярлалаа. Бас бид бүхэнтэй хамтраад ийм сайхан бололцог ингэж ард иргэдэд хүргэж ийн гэдэг чинь маш том зүйл шүү дээ. Бидний ажлын эмч хүний ажлын нэг хэсэг. Эрүүл мэндийн хүүнийг онцлох эмчлэхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох нь бидний ерөөсөө ажлын нэг хэсэг. За тэгээд өнөөдрийн хоёулангийн ярилцах байгаа сэдв бол хүүхдийн дурангийн яаралтай тусламжийн талаар. Яагаад вэ гэхээр манай Отхон Сүрэн эмч маань бол хоол боловсрол эрхт нэмгэх судлалын эмч, дээрээс нь дурангийн эмч гэдээ хэлж байна. Тийм учраас өнөөдөр дурангийн яаралтай тусламжийн талаар ярих гэж байна. Өнөөдөр яагаад энэ сэдвийг та хөндөвөө? Ард иргэд маань энэ талаар яагаад ингэж хүрэх болсон шалтгаан юу юм болоо? За одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол улсын хэмжээнд нарийн мэрэгжлийн 3 дугаар шатлалын тусламж үзүүлдэг энэ байгууллага, одоо ууган байгууллага. Тэгэхээр тэрний бүтцэд байгаа хүүхдийн дурангийн кабинет мөн л одоо улсын хэмжээнд 21 аймаг бүх хотуудаас хүүхдийн дурангийн тусламж авах энэ бүх хүүхдэд 0-18 насны Монголын бүх хүүхдэд энэ тусламжийг үзүүлдэг одоо нэгж байгаа. Тэгэхээр зэрэг манад ирж байгаа одоо энэ яаралтай журмаар ирж дурангийн тусламж авж байгаа хүүхдүүд бол улсын хэмжээнд их гэж хэлж болно. Нэг гэл гэж. Тийм. Одоо ер нь бол нэг л гэж болно тийм. Тэгэхээр зэрэг яаралтай хүүхдэд яаралтай замаар хойшлуулшгүй яаралтай төлөвлөгөөт гэдэг ингээд дуранг хуваадаг л та. Тэгэхээр яаралтай гэдэг чинь ерөөсөө нэн даруул дурандах хэвээр ийм заалтыг хэлж байгаа. Тэгэхээр энэ дотор одоо хамгийн их зонхлоод байгаа нь ард иргэдтэй анхааруулчихаар зөвлөхээр хүүхд гадны биетэд ахаж орж ирж яаралтай журмаар дурангийн тусламж авч байна. За энэ дотор одоо сүүлийн үед давмгайлаад байгаа товчин зай гэж. Тэгэхээр энэ товчин зай гэдэг чинь дотроо химийн элементүүд нь одоо тэр цахилгаан үсгээр болгоод байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг зайлгаад ялангуяа 2 см-аас дээшээ голчтой ийм хавтгай, товчин хэлбэрийн хавтгай ийм зайг ингээд залгичаар хүүхдүүд голцуул жижиг хүүхдэд залгина. Тэгэхээр зэрэг тэр улаан хоолойных нь хэмжээнд нь яг гацхаар таарад байгаа. Тийм улаан хоолойн дээд хэсэгт. За физиологийн 2 дугаар нарийсэлгээ тэнд ингээд за хамгийн сайн дахил одоо 3 дугаар нарийсэл дээр очиод яг хотоодны амсар дээр очиод тэгэлчин. За тэгээд энэ товчин байны зайны уршиг нь болохоор зэрэг одоо улаан хоолойд одоо гадны биетэй гэлээд ийм хавтгай зоос хэлбэрийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо л ард иргэдийн мэдж байгаа бол цагны зай гэдэг байгаа шүү дээ. Цагны зай, электрон жингийн зай, MP машин доторх MP-ний удирдлагын зай, гэрт одоо удирддаг тэр дуу хөгжим хавтгай зай шүү дээ тий. Хуруу зай биш тий. За тэгээ тэр үтгэл хуруу зай зайлгаж ирж байгаа шүү. Тэр чинь мөн л одоо аавна. Тэгээ тэр ийм зай орчхороо зэрэг ерөөсөө ийм хавтгаагаар орчдөг байхгүй. Амьсгалын замд хэрвээ мөнгө бүглэрсэн бол ингээд орчно. Тэгээ энэ хоёр нь ерөөсөө физиологийн анатомийн бүтцээс болж байгаа байхгүй. Тэгээ ингээд орчхор зэрэг энэ урдуур хойгуур нь байж байгаа энэ хөндөөгөр нь хоолунд нь ороод жижиг хүүхд би залгичлаа гэж голдуу хэлэхгүй. Тэгээд эн чинь ерөөсөө цаг алдаж тусламж үзүүлэх хүндрэл гарах энэ суур нь болдог байхгүй. Хүүхэд харж байгаагүй
хахаж мэддэгдээгүй. Хагсан ч байсан одоо за гайгүй үз цаашаа явчаа үз. Одоо ингээд цаагаараа ингээ гараа явчих байлгүй дээ. Тэ? Шулуун гэцээр гаргачих байх ингээд хоолундтаа яваад гээд энэ одоо буруу ойлголтоос болоод энэ урдуур хайгуур нь хоол ороод нэг хэсэгтээ тэр хүүхэд зовир гарахгүй. Тэгэхээр эмч ч гэсэн гаднаас нь үзээд энэ зай тэгэлчих юм арга байхгүй. Хэрвээ одоо зай одоо гадны бит зайлгсан гэвэл ерөөсөө рентген онцлог байгаа шүү дээ. Рентген онцлогоо. Тэгээд рентгенд тодордог металл төр чинь металл байгаа тийм одоо гадны бит бол харагдаад тэгээд ингээд авах цаалт гарна. Уул нь одоо ингээд л хурдан авбал хүндрэл нь баг. Гэтэл одоо тэр хүүхэд нь хэдэн хоногоор байсаар агаад нөгөө металл чихтэй орчинд ингээ ханд тавчигдсан юм чинь ерөөсө задраад нөгөө зай чинь задраад доторх химийн бодисууд нь гараад хүчин шүртэл нь гараад түлээд шархлуулаад тэгээд тэр хүүхэд халуурах юм уу? Шүлсэн гойжиж уйлгах, цээжний цааны өвдөж уйлах төлөвлөлт үүсэж байгаа. Цустай бөөлжих цусан судалтай ийм бөөлжих ийм шинж тэмдгүүд гараад ирэхээр л эмч тандж байна. Тэгэхээр энэний цаад одоо санаа нь юу вэ гэвэл тийм одоо өөрийгөө одоо тэр нялх хүүхдийг ерөөсөө л битгий хараа хяналтгүй орхиол гэсэн үг. Хамгийн нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тэр хүүхд одоо ингээд түр зурдаа тоглодог, ээж нь гэрийнх нь одоо гэр орныхаа ажлыг хийдэг энэ төр холддог болвол тэр байдаг өрөө тэр хэсэг нь ерөөсөө аюулгүй байх хэвээр. Тэгэхээр тэр хүүхдийн гар хүрэх газар ерөөсөө тэр залгигдах аюултай тийм юм байж болохгүй. Тэгээд энд бас найдаж хэрэггүй. Тэд нар чинь бас авирна. Сайн авирна шүү. Дамжиж авираад тэр зөвхөн гадны бит ч биш одоо энэ химийн бодисын хордлт энэ имими хордлого уул них дээр тавьсан тэрөөсөө хамаагүй юм дамжиж гараал аваад тэр хүүхдэл юм чинь. Энэ л одоо хүүхдийн онцлог, хүүхдийн эмнэлгийн тусламжийн онцлог тэнд байгаа байхгүй. За тэгээ одоо энэ урхаг нь болохоор зэрэг 2 цагийн дотор бол авах хэрэгтэй. Тэгээд тэр хоол идсэн байна уу, наркоз хойшлох уу, яг үл ингээд ходоод дүүрэн хоолтой байхад чинь амьсгалын замд уурс тавиад хиймлэр амьсгал өгж байгаа адны бит хахад нөгөө ходоодны агуулмж нь амьсгалын зам руу хоолоор ороод тэгээд аспирац гэдэг штэ тэгээд ингээд амьсгалын замд ингээд гадны хоолунд орох бол бас аюултай. Тэгээ энийг үл харгалзан авна гэж байгаа шүү 2 цагийн дотор. Тэгэхээр чи гүмэн асуудал байгаа үстэй тийм ээ. За тэгээд энэ урхаг гэхэр чин одоо тэр түлэгдлийнхэн шархан сорвжууд нарийсчдаг. За тэгээ яг одоо гайгуцар төлсөн, яралтай тусламж авч чадсан, цаг алдаагүй ийм байсан хүүхдүүд бол эми эмчилгээгээр нэг хайхтар сорвж нарийсдгүйгээр засарч байгаа юм азтай тохиолдол байна. Зарим нь болохоор зэрэг түлэгдээд нарийсчаад одоо хилбэж тэлэх аргаар эмчлэгдээд засагдаад явах арга байна. Зарим нь бол ерөөсөө боломжгүй. Тэгэхээр зэрэг улаан хоолойг бүдүүн гэцээр орлуулах энэ эмчилгээний аргаар эмчлэгдэж шүү дээ. Тэгэхээр хэдийгээр одоо энэ хүүхд одоо аврагдж байгаа сайн болж байгаа ч гэсэн улаан хоолой бүдүүн гэцээр орлуулсан чинь бүрэн гүцэд ирүүл байх уугүй юу тийм ээ. Тийм байна. Яг энэ одоо их мундаг хагалгаалдаа энэ манай одоо бидний ажил чи ерөөсө багийн ажил тийм ээ. Багийн ажил. Тэгэхээр энэ манай хүүхдийн мэс засалчдын гавьяа байхгүй. Авирмад профессор тэргүүтэй одоо манай хүүхдийн үеийн мэс засалчд бол энийг маш амжилттай хийсэн. Ер нь эргэтийн шилжүүлэн суулгасан анхны тохиолдолч гэж тооцож яригддаг. Энэ бол Монгол улсын хэмжээнд тий. Тэгээд өөр нэг уршиг нь болохоор зэргийн тохиолдол байгаа 2 тохиолдолд хажуугийн эргэтэн лүгээ нөгөө химийн түлэгдэл явагдаад хамгийн ойрхон ч одоо цагаан мөрөөсөө болоо гэж байна шүү. Тэр лүгээ нэвчээд цоороод мөн тэнд химийн бодис одоо үйлчилснээс болоо шарах үсэд энэ маш хүн тохиолдол амнаас аюулд учрахаар тохиолдол. Энийг мөн л одоо эмчилсэн. За тэгээд улаан хоолой гэдэг чинь голтын эргэтэнд орж байгаа. Голт гэдэг чинь одоо амин чухал эргэтнүүд бүгд байгаа тийм ээ. Зүрх, цагаан мөрөөсөн хоолой, уушиг, гол судас гэдэг ингээд. Тэгэд энэ ингээд үрвсэл явагдахаараа зэрэг улаан хоолой бүрэн бүтэн байдал алдагдахаараа зэрэг эдэт үрвсэл явна.
Тэгэхээр голтын үрвсэл гэдэг чинь ерөөсөө үжил мөн л амь насанд аюултай. За тэгээд тэрнээс гадна одоо сүүлийн үед анхаарал татаад байгаа нь соронц. Соронцтой тоглоомнууд их орж ирлээ. Тэгээд тэр соронц нэг бол одоо гараа авчихна. Соронцлогдохгүй ш хоорондоо. За нэгээс дээш 2 гэл эхлэхээрээ зэрэгэл одоо тэр чинь хотод гидсний гөрүүлцэх хөдөлгөөнөөр явна штэ цаашгаа явна тий. Шулуун гисээр гарах гэдэг л одоо юм л цаашаа физиологоор явагдана. Тэгтэл тэр чинь салаад 2 ханны одоо жишээлбэл улаан хоолойд нэг тохиолдолсон. Улаан хоолойн дээд хэсэгт нь дунд хэсэгт нь байсан соронц хоорондоо соронцлогдоод тэгээд тэр чинь айгүй хүчтэй таталцал үүсгэхээр зэрэг дунд нь байгаа хан юу ч болж байгаа шүү дээ. Тэ маш нэмгрээд дундуур нь цус гүйхгүй гэдэг чинь шарах тэгэл цоорох. Мөн ходоодны ар хан ч юм уу те тэр доотлын их махиа ч юм уу тэгээд гидсэнд байгаа соронцтой соронцлогдоод тэгээд тэрийг ингээд бас цоорох. Энэ систем хооронд ингээд нийлүүлээ наа. Одоо ингээд ил барьж байгаа 2 соронц ингээд хоорондоо наалдаад тэр дунд байгаа юм одоо яах вэ те? Ид нь харчигдчихэж байгаа байхгүй саст хаана энэ төр бүгд харчигдчих. Тийм бол тэр нь хүчээд явчихж байгаа. Хүчээ цоорчин те. Тэгээд энэ бас л одоо асуудалтай аюултай эрүүл мэндийн тохиролтой. Тэгээд бид нар хамгийн ихтэй гэхэд 8 соронц авсан шүү. Тийм 8 соронц яаралтай журмаар л ерөөсөө бас ороод дуран хүрэх бүх газраас соронцыг түүж байгаа. Тэ. Тийм байна. Тэгээд бас цоорсон тохиолдолд бас орсон. Тэгээд одоо цоорсон тохиолдолд хагалгаан дээр дуранг хавсарч хийгээд бас энэ соронцнуудыг бас авсан тохиолдол байгаа. Тэгэхээр зэрэг ээж аауд тэлэхэд одоо хүүхдтэй аюулгүй өөрт нь те ямар эрүүл мэндэд нь аюул учруулахааргүй, залгихааргүй ийм тоглоомоор тоглох хэрэгтэй. За одоо тэр өнгө будаг хүнд металлын будаг энтер гэдэг бас ярина штэ хурц үзүүртэй энтер гэ. Тэрнээс гадна одоо зайлгагдчихаар. Тэр нь яас их зоос цуглуулдаг айлууд үүсцэн тийм ээ. Одоо энэ гадаад харилцаа ч их хөгжиж их аялж байна тийм. Одоо гэхэд л нэг айлд одоо хідэн улсын зоос байгаа юм тийм ээ. Тэгээ энийг одоо их зөв цуглуулах юм уу эсвэл хэрэглээд дууссан бол дараагийн гадаад явах хүндээ өгд юм уу яа тий. Одоо манай дурангийн кабинетад бид нар гадны биетээ ингээд бас нэг хэсэг ингээд самбар хийгээд сурталчилж байсан. Одоо энэс сэргийлгээд тэнд бол одоо хідэн улсын зоос байгаа юм бүү мэт. Тэгэхээр улаан хоолой тэгэл чинь бүр бас улаан хоолойгоор даваад гэх гарахад нөгөө ходоодны нуглуураар бас гарч чадахгүй. Тэндээс холголт үсэх гээд энэ төр байдаг. Тэр зоосуудыг авсан байгаа. За нэг тохиолдол гэвэл бас ингээд зүгээр ерөөсөө одоо ямар деталийн нэг юм гарих тий хагас ангархай гарих төмөр гарих ингээд залгицсан хүүхэд. Тэгээд мөн л одоо яг ингээд яг улаан хоолойныхаа хүндийтэй зэрэгцээд ингээд орцсон. Ханаа тойроод бүгжлээд. Тэгээд тэр хүүхэд ингээд ямар завир гарсан гэвэл цээжний цаана өвдөд байна гэсэн. Хэдэн настай хүүхэд вэ? Одоо нэг 5 6 таа мó. Тэгээд юм залгиснаа бол хэлэхгүй байгаа юм. Тэгээд тэр нэлийн хожуу ирж байгаа юм. Тэгээд яасан бэ гэсэн дурандаад үтсэн чинь нөгөөх бүгжилсэн гарих нь ерөөсөө шигдээд тэгээ одоо ханандаа ингээ шигтгэхэр чинь зэрэг дээр нь доор нь ингээ хавгансан улаан хоолой хан нь хоорондоо наалда. Тэгээд сэнж үүссэн гэх юм. Сэнжилсэн. Одоо тэгээ тэр ханыг бид нар ингээд болов одоо мис заслгүйгээр ингээд дурангаар сэтэлж тэр төмрөө авч явах жишээтэй тийм ээ. Энэ бол бас л айцтай төгшүүртэй улаан хоолойг цоолчхоор л юм гадны бит байсан. Одоо гадны битийн хавьд байх уу да. Тийм дээрээс нэг юм лавчсан байна. Одоо ингээ гадны бит залгичлаа. Эцэг эхчүүд нэг хажууд нь байхгүй те. Хүүхэд нь ингээ залгицсан байждаг. Яг ингээд яг эмнэлзэн үед яг хэд хоногийн дараа яг хүүхдэд яг илрээд байна. Айгуу чухал асуулт байна. Энийг мартчихжсэн байна. Тэгэхээр түрүү хэллээ шүү дээ. Хүүхэд ингээд ягж хахаж мэддэгдээгүүл бол ингээл тий хагсан ч гэсэн ганцаараа байсан тохиолдолд ингээд хүндрэл гарсан онцлогдож байгаа. Тэгээ тэр яах вэ гэхээр шүс гоожж байгаа гадны битийг шууд ав гэсэн гэж байгаа. Яаралтай. Шүс гоожно гэдэг чинь тэр улаан хоолой одоо дамжуулах хөндөй бол хаалттай болчихж шүү дээ. Тэ. За өвдөж байгаа. Тэр чинь ханаа идээд шархалцсан байна. Тэ. За цус гоожж байгаа. Том суц, жижиг суц бүгдийг ингээд гимтээсэн байна. Тэ. Дараагийнх нь гэвэл халуурч байгаа. Нөгөө метасцинитр юм болох гэж шүү дээ. Тэ. Перизв хакит үүссэн байна. Улаан хоолой өрөвсөд эхэлсэн байна. Ийм шинжүүд гарч байгаа.
Тэр нь ер нь хэд хоногтой ер нь илэрх үү хүүхдүүд? Энэ болохоор зэрэг одоо жишээлбэл зай гэвэл хэр шин батарей вэ гэдгээс болоод. Их шин зай бол дороо түлээл энэ шинжлэмгүүд гараад ирнэ. Азар нэг дууссан займаа ингээд зүгээр хаяагүй байж гэн те. Гихтэл төлдөг. Энэ бол одоо бас арай хожуу нэг 10-аад 14 хоноод энэ төр гээд 14 хонсон энэ төр гадны бит авч ирсэн шүү. Нэг хагсан юм тэр үед гээд. 14 хоногийн өмнө хахажсэн санагдаж байна гэсэн юм. Нэг хахаад нэг ханиас юм гээд. Тэр нь хизээ гэхээр нэг 14, нэг 20-аад хоног ч юм уу. Нэг тийм байдалтай. Бүр хизээ гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. За тэрнээс гадна саяхан нэг бас нэг анхаарах штэ. Бидний нөгөө дурангийн залт чинь нөгөө хүүхдийн ходоод гидсний замын ходоод гидсний гач хөгжил. Улаан хоолой ходоод гидсний гач хөгжил дээр бас дуран ордог. Тэгэхээр энэ нарийсл гэдэг байгаа. Нарийсл мөн л одоо хагас төвчрлийн шинж ч юм. Энэ бол мөн хойшлуулшгүй заалтаар дуран орох заалт болдог тий. Тэгэхээр нэг 9 сартай хөвгт говьоос ирсэн. Ээж нь малчин, аав ээж нь малчин. Тэгээ ээж нь аваад ирсэн. Яасан гэсэн шүлсэн гоожод байна. Юмаа итгэхгүй байна. Одоо нэмэлт хоолой итгэхэр одоо нэмэлт хөхний сүн, эхийн сүнээс гадна бантан энтрэ итгэхэр зэрэг бөөлж ид байна. Тэрийг оруулж чадахгүй. Ингээд яралтай журмаар бас дурандсан. Хойшлуулчихгүй заалтаар. Тэгэхээр юу байсан гэхээр зэрэг чулуу байсан. Улаан хоолой чулуу байсан. Гайхсан байхгүй. Энэ одоо цаашаа яваад л шулуун гэцээр гарчгаар хэмжээний чулуу яагаад гэж байна. Хажууд нь малын үснөөс байна. Өвс байна тий. Тэгээд тэдний бүгдийн зайлуулад ингээ харсан. Ерөөс төрөлхийн нарийсл байсан юм байна. Улаан хоолой. Тэгээд ихэнх үедээ энэ яг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Ихэнх үедээ зөвхөн эхийн сүгээр ингээ манай монголчууд чинь эхийн сүгээр сайн хоолдог шүү дээ. Энэ бол бидний айгууд маш сайн давуу тал. Эхийн сүгийн хооллох ач холбогдлыг одоо өчнөө ярьж байгаа тий. Тэр эхийн сүгээр хоолж явахт бол шингийн юм чинь нөгөө нэг нарийнхан хөндөгөр нороо явчихна. Ямар ч байсан. 6 сар хүрлээ 5-6 сар хүрлээ нэмэлт тоолонд орохоор зэрэг эхлээд бол цутын хэлбэрийн хоол мөн ороод явчихна. Гэр зэрэг нарийнхнаас болоод. Гэтэл явандаа ингээ хүүхэд бас гэрийнхээ хоолноос идэж эхлэн штэ. Тэгээд ингээ шүдтэй болоод ингээ зажлаад итгэхэр тэр нь орохгүй. Тэгээд тэр одоо тийм л тохиолдол байсан. Тэрийг мөн айгу азтай бид нар нөгөө дурангаар хэлбэнт хилээд дурандж агаад дурангийн хажуугаар одоо бөмбөлөг үүсгэж тэлдэг энэ багжаар эндоскопод баллон дилишн гэдэг бөмбөлөг үүсгэж ингэж тэлэх эмчилгээг энэ хүүхдэд хийгээд амжилттай болсон байгаа. За ийм байна. Хоёлаа ингээд нөгөө нэг дурангийн эмчилгээний талаараа шууд ингээд яриад эхэллээ. Шууд ингээд одоо жишээлбэл гадны биед орсон тохиолдол гэдэг. Яг хоёлаа нэг ямар яг эмгэгүүдийн үед дурангийн эмчилгээ яг яалтаа зүнзэн дээр шаардаад байна. Яг ямар эмгэгүүдийн үед. За эмчилгээ гэхээр зэрэг ерөнхийдөө дистара маань өөр болж эхэлж байна те. Өөрөө ч асуулттай холбоотой те. За яалтаа гэх юм бол мөн тийм дараагийн яалтаа гэвэл ходоод гисэн цус алдалтай. Тий. За улаан хоолойд болохоор улаан хоолой ходоодны амсрын ёроолын их биш ч гэж болно. Энд болохоор хурайгур судасны өргөслөөс цус алдж байгаа. За энэ дээр болохоор ямар эмчилгээ явагдах вэ гэхээр тэр өргөсөн судасанд болт тавих. Энэ эмчилгээ хийгдэж байгаа. За дараагийн цус алдах шалтгаан гэвэл шархлаа өвчин. Дээд гидсний шарх ихэнх дийлэнхтэй мөн ходоод нь шарх үүсгэн. Ихэнх дийлэнх шалтгаан хеликобактерийн халдвар. Тэ. Тэгээд тэндээс үүссэн шарх байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө хеликобактерийн халдварын тархалт гэдэг бол улс орны хөгжлөөс маш их хамаарч байгаа. Эрүүл ахуйн дэглэм өндөр, эрүүл мэндийн боловсрол сайтай. Одоо энэ улс оронд бол хеликобактерийн халдвар хөгжиж байгаа улс орноос хамаагүй бага байгаа шүү дээ. Тэгэхээр манайх энэ утгаараа нөгөө хөгжиж байгаа улс орнгийн түвшинд явагдах гэдэг байгаа. Хөгжиж буй орн. Хөгжиж буй тий хөгжиж байгаа тий хөгжингүү биш тий. Энэ улс орны түвшинд манад хеликобактерийн халдвар их байгаа. Бидний санаа зовоос асуудал. Дээрээс нь юунд санаа зовоод ийн гэвэл энэ хеликобактерийг устгадаг антибиотик тэсвэртэй болчихсон. Манай ард түмний антибиотикын зохисгүй хэрэглээ. Тэгээ өөрөө өөрийгөө эмчилдэг дадал зуршлаас болоод одоо зайлшгүй хийгдэх эмчилгээ маань үрдэнгүй болчих гээд тий. Ер нь яг дэлхийд дахнаа бол антибиотик тэсвэртэй асуудал болж байгаа л да. Энэ дотроо манайх бол бас л толгой цогч яваа ус орны нэг гэж хэлж болно дээгүүртэл орно. За тэгээд
За хеликобактерийн шалтгаантай шархнаас цус алдна гэдэг тэрийг оншилж чинь гэдэг чинь судсаар нь одоо хүчлийг дарангуулах эмчилгээ хийнгүүтэл ер нь айтайхан болоо явчин дөө. Протон помпын протоны шахуургын дарангуйлдаг юм ингибитор тий. Эсвэл одоо HR стамин блок гэдэг хориг үүсгэгч юмнууд. За тэгээд тухайн шархан дээр нь том судас тэгээ бас голцоо бишээ цөөнгүү тохиолдолд шарах цоороод мис засал дээр онцлогдсон байгаа. Ерөөсөө чимээгүй. Тийм. Дээд гэсэн шарах, хотоодны шарах нь ингээ ерөөсөө шинж тэмдэггүй. Ялангуяа хөвгүүд бол яахгүй штэ, анхаарахгүй. Жохон ингээд өвдөжсэн ч гэсэн нөгөөх тоохгүй янз юм биш үү? Ингээл эргэжтэйчүүд ирүүлэндээ юу чухал байгаа даа. Ерөөсөө тэр та нарын байгалийн өгөгдөл юм хаашаа баргийн юм тоодгүй. Төвчээртэй юм уу? Гэхдээ төвчээр гэхэр чимэгтэйчүүд ч төвчээртэй ч магадгүй. Охтууд бол ингээ хилээд байгаа нягтны байдлаараа ээжтэй авдаа хилээд байгаа зовёроо хилээд энийг болохгүй шүү. Хөвгүүд бол яа тань нөгөө хичээл намдаг үгээл тэгээ тоглоод сагсаа тоглол ингэж явж байгаа цоороод ороод ирж байна. Охтууд ер нь цоорсон цөөн хөвгүүд нэх байгаа. Тэгээд тэр цоороод мэцлээгдээ зарим бүр ингээд тогтохгүй тэрэн дээр одоо коагуляц хийх ч юм уу тийм ээ. Ийм дурангаар эмчилгээ хийх энэ тохиолдлууд байсан байгаа тий. За дараа нь хеликобактерийн холбоогүйгээр бас шарах үүсчихэд байна тий. Яаж юм гэхэр зэрэг их өндөр тунгаар витамин С уулгадаг юм байна. Одоо өстө хөгжингүү орнуудад. За энэ одоо Монгол хүүхдэд зөв болж ийн үгүй би энэ дээр ингээд бас бодож ил явдаг. 1000 мг-тай витамин С эмч ээж ингээд өгсөөр хагаад маш том шарах үүсгээд маш их хэмжээний цус алдалтын цохиулалт буюу шокийн байдалтай орж ирээд аврагдсан тохиолдол байгаа. Тэгээ яг магадгүй цаана нь хеликобактерийн халдварын фон байсан байж болох юм. Тэр халдвар одоо их өргөн тархсан учраас энэ биднэрт боломжгүй байна уу? Дараагийн зүйл нь нэг халуун ногоо, бэлэн гомын тэр манай одоо энэ хүүхдүүдэд болохгүй байна. Монгол хүүхдүүдэд болохгүй. Шарах болохгүй. Тэгэхээр бид нар тэрийг идэж сураагүй бие организм маань тэрэнд одоо үе үеэр дасаж зохицоогүй л байна л да. Тийм энэ бол бүр одоо бодит. Тэрнээс биш таамаг биш тий. Одоо шарах болсон хүүхдүүд эдийг асуудыг охид төвгүүд адилхан. Яг энэ тий яаж чи хоололддог вэ? Тэгээд бид нарт нэг юм нэг одоо ээж мэж нэг аав нэг гэж энэ ерөөсөө л ингэ өдөржингөө бэлэн гоё юм аа. Өдөр болгон авч идэн бид нар бүр хориглоод ирэхгүй ч гэдэг юм. Тэгэхээр зэрэг бидний анхаарлын төвд ороод шархсан хүүхдүүдээс голдов. Чи бэлэн гомь хэрэгжилж ин тэгэхээр л байж л байдаг байхгүй яхаа зөөн тохиолдолд үгүй бэлэн гомь огт хэрэгэлдэггүй гэд тэр заавал байх хэвээр хүчин зүйл биш л дээ. Одоо энэ дээр нөгөө одоо ингээ бэлэн гомь идэж чадж байгаа гэхээр ингээ жоо өсвөр насны хүүхдүүд байгаад тийм ээ. Яг ингээ тусаалдж байгаа энэ яг хүүхдүүдийн наснаар нь ангилвал ер нь ямар насны хүүхдүүд нэг хөвчлээ ингээд яг хотод хэцснээс тусаалж байгаа хоол боловсруулах хэрэгтнээс тусаалж. Ер нь бол өвчин нь өсвөр үеийн өвчин учраас өсвөр үеийнхэн голтой. Дийлэнх өвчин шарах учраас тий. За улаан хоолойн хураагур судасны өргөслөөс тусаалдж гин гэвэл аль нь болно багнаас. Тэр итгэл одоо дөнгөж төрөөд эхний 24 цагта манай төрхөөс цус алдаад орж ирсэн тохиолдол байгаа. Одоо манай төрхөөсөө шууд тээвэрлээд дурангийн өрөөнд ирээд оншилсан няраа хавхад тэгээ тэр цус алдалт болохоор ерөөсө дүүрэн цустай. За тэгээ энийг ингээд судлаад уншаад үзэхээр маш цөөн тохиолддог. Няраад шалтгаан тодорхойгоогүй хотоодны цус алдалт. Тэгэхээр зэрэг л одоо нөө цус алдахгүй эмчилгээгээ цус тогтоох эмчилгээгээ хийгэнгүүтлийн хүүхд аврагдаад өчнөө болсон. Том болсон байгаа. Эрүүл байжсан. Өссөн. Тэгээ дараагийн нэг юм гэвэл одоо онцгой тохиолдлуудыг бас бас манайх ч одоо нөгөө хүүхэд гэдэг утгаараа нөгөө гач хөгжил нь илэрх нь их юм да. Тэгэхээр зэрэг судасны гач хөгжил, судасны хааны гач хөгжил, судасны хан бүрэн гүйцэд хөгжөөгүй нэмгэн ангиодисплазия гэдэг. Тэгэхээр зэрэг нэг сартаа хүүхэд манад одоо цус алдсан. Манай яриа тасах цус алдаад тэгээд тэр хүүхдийг ерөөсөө их олон газраас цус алдаад байсан. Олон газраас тэрэнд нь яг ангиодисплазианууд онцлогдчихсон. Тэгээд одоо мэсцлийн тусламж гэхээр ерөөсөө хотоодыг авах. Нэг сартаа хүүхдийг хотоодыг
нийлээ айхтар юм яриад байна энэ сошиалор болох уу? Олон нийтийн мэдээгийн сүлж эргээр хүмүүс айчих үү тий. За яг энэ одоо энэ шууд яриа чи ерөөсө ганцхан зүгээр ингийн тий эмч биш хүмүүст биш. Мөн одоо шавнар маань сонсч идэг учраас бас болно. Бас бид нар зориулчихгээд яач идэв тий. Тэгэхээр зэрэг тэр хүүхдээ ингээд эсвэл одоо бүтэн ходоодыг аавна гэдэг чинь ямар үр дүн гарах вэ? Тэр хаалгыг даах үгүй тий. Тэгэл одоо зориул одоо энэ дурангаар тэргүүлж байгаа ер нь бидний ажил багийн эмчийн ажил бол багийн. Тэгэхээр зэрэг дурангаар тэргүүлж байгаа насан туршид дээр энэ одоо цус алдалтыг маш сайн тогтоож илүү олон тохиолдол дээр ажиллаж исэн энэ эмч нарыгаа ураад ингээд хамтраад бид нар энэ хүүхдийг аварсан байна. Их олон аргаар цус тогтоосон тий. Нөгөө өргөсөн судсан дээр болт тавьдаг. Тэр болтоо ходоодн дээр тавьсан. Яг оргилж байгаа судсан дээр тавьсан. Түлсэн. За тэгээд өөр нэг одоо аргон плазм гэж арга байна. Тэ тэрийг хэрэглэгээд одоо бэлдсэн байсан тэрэн дээрээ хөрлөгүй ингээд энэ хүүхэд одоо сургуульд орсон. Хязтай байгаа. Энэ бол одоо манай Монголын эмч нарын одоо ур чадвар, мэдрэмж маш өндөр байгааг нэг жишээ шүү дээ. Одоо тэгтэл бид нар улам их суралцаж, улам их шинэ технологиудыг эзэмшиж, нутагшуулж, тий энэ тал дээр нь бас төр засаг маань, шийдвэр гаргагч нар маань одоо төсөв мөнгөний нэг тий танаад авахгүй тэр технологи чинь бид нар л нарийн мэрэгжлийн эмч нар л одоо энэ хэрэгтэй байна гэхэд нь ойлгож тий тэрийг дэмжиж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалнаа бид нар тийм ээ. За дараагийн нэг юм гэвэл их тохиолдол байгаа бас их санаж явахаар их ховор тохиолдол. Энэ азтай онцлогдсон энэ хүүхэд сургууль дээр гүйж явж байгаад ийм модон хашаа байдаг шүү дээ жижиг одоо ингээ хүүхдэд хашцсан өвсөн дээгүүр гүйлэхгүй гэдэг ийм дурвалжилсан оройтой ийм модон хашаанууд ба тэрэн дээр хүүхд тэглээд унсан байгаа юм илгээрээ тий яг хөвлөгөөрөө тэглээд унсан. Тэгээ яг илэг жоохон задарсан тэгээд гэмтэл судлалын үндэсний төв дээр мэс засал орсон. Тэр язарсан илгийг ойсон цүсийн авсан тий цүс бас гэмтсэн байсан цүсний хүүдээ тэгээд ингээд хагалгаа орсон чинь тэр хүүхд ерөөсөө л цус алдалтын шокт ороодсон. Дахин одоо хааны энэ таац шиг л цагаан болж орж ирээд л тий гэмтлийнхэн шарах нь хаалгааны шарах нь болоогүйсэн ч гэсэн бид нар тандсан анж болохгүй ч байсан гэсэн одоо тэр хүүхдийн амь насанд тэнсэж байгаа учраас ингээд бид нар тандаад тэгэл одоо дурантахаар ерөөсөө цус алдчихж байгаа юм олдохгүй. Алдаад байна тас харал байгаад байгаа юм чинь. Тас хар за энэ сошиалар одоо баана гэж ярьчлаа тий. Өтгөн шингэн гэж ярихгүй энэ бол Монголын одоо манай чинь бас ангайхан нэр томьёоны том зөвлөл байдаг шүү дээ. Тий. Тэгээд энэ Монголын хүүхдийн эмч нарын одоо бас маш мундаг багш Агвандарч гэдэг энэ багшигаа дурсжээ. Агвандарч хасан маань хэлж ийсэн. Ерөөсө баас шээс гэж хэлхээсээ ерөөсө санаа зовж болохгүй. Энэ өтгөн шингэн гэж ярихгүй. Энэ бол бодисын төлөв байдал тий. Тэгээд жишээл өтгөн нөтгөрн гэх юм уу тий. Өтгөн нь шингэрнэ гэх юм уу тий. Энэ чинь монгол хэл бол монгол хэл тий. Тэгээд би одоо энэ ингээ зөрөгтэй хэлчихье. Тэгэхээр зэрэг хар өнгөөр ингээд баахаар зэрэг ходоод гисний дээд замын л цус алдалт байдаг байхгүй. Улаан хоолой ходоод дээд гисний. Улаан цайм алдаад идэх. Тэгээд дурантлаа юу ч орж ирэхгүй. Тэгээд яг зөвөр азар ингээд цус алдалтын шалтгаануудыг уншиж исэн чинь гэмтлийн дараах цус алдалт гэсэн. Яасан гэсэн? Одоо илэг гэдэг чинь юм байхгүй. Цэсний зам одоо ган төмөр юмч бол энэ ярихад амархан байна. Одоо нийтэд зориулахад цэсний зам цуус центр ч одоо ингээд ерөөсөө л хамттай л явж байгаа. Гурвал явж байгаа. Ерөөс дундаа ингээд нэвчээд нөгөө хэрэггүй бодисуудын шүүгээд ингээд цус болгоод ингээд детоксикац буюу хоргоожуулах хэлэгний үйл ажиллагаа явагдаж ш. Гэтэл тэр гэмтлээ те гадна талдаа яазарсан. Гэтэл дотор нь бас гэмтэл явагдсан байна. Тэгэхээр зэрэг цус хоёр цусны цусны сувгууд хоорондоо ерөөсөө заг болчихгүй. Тэгээд тэр цус алдалт нь цусны сувг руугаа ороод цусны сувг нь нийлээд илэгний баруун зүүн цоргоор орж ирээд нэгдээд тэгээд одоо яг цусны хүдээ авагдсан яваад дээд гидсэнд одын сфинктер фатер хөхлөгөөр орж ирээд тэгэл бөөгнөрч байгаа л парк гэж алддаг. Дурантахаар тэр нь явцсан байдаг.
Яг одоо фатер өхлөг дээр ингээд цус ингээд яг орж ирж явах тэр моментод харахгүй. Аа. Тэгэхээр энийг гемобилия гэдэг тий. Гемо гэдэг чинь цус, билие цөстэй. Энэ ингээд бас гадныхан дээр сургалтын дээр хэлэхээр зэрэгэрс тохиолдож байгаагүй байт юм бэл. А зүгээр энийг айгүй сайн ийм ховор юмыг бас мэдчих хэвээр ховор тохиолдох өвчин тохиолдлыг бол мэдчих хэвээр тий. Жир нь энийг ярихад бол одоо арт иргэдээ айлгаж байгаа юм биш бас нэг хүүхэд хөвлийгээр унчих бол аюултай шүү. Ялангуяа энэ одоо аюух дугуугаар явж штэ дугуй унах нь маш сайн, эрүүл мэндэд маш сайн. Тэгээд тэр дугуун дээрээс годроотч умдаг тохиолдлууд байна. Ялангуяа одоо дугуун замгүй газраар энэ төр бол хүүхэд цуслан дээр энэ төр одоо довнууд байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд годроотод яг ингээд нойр булчирхай энэ төр зохиол ундаг байхгүй. Тэгэхээр тий нойр булчирхай их гэмт нойр булчирхай чи ерөөсөө аккумулятор дэлхийд алдартай хамгийн айхтар аккумуляторын хүчлээс илүү хүчтэй гэж байгаа шүү дээ. Одоо дотор ирэхтний бүтэн хайлуулна, өөргөө хайлуулна, аутолизис гэдэг. Тэгээ тэндээс нь маш том шарах үүсээд мөн цусаалдаад гэмтэл судлалын үндэсний төвөөс мөн одоо 5-ын зэрэг хүүхд ирж бид нар хамтарч ажиллаж байна хүүхдийн гэмтлийн амч нартай хамтарч энэ хүүхдийг аварсан юм байгаа. Ер нь одоо ингээд энэ хүүхдүүд одоо ингээд гадны бие зайлгаад байна. Одоо өөр нэг шингэн одоо тэ төлөгч бодисоо зайлгах тийм тохиолдлууд нь ер нь тийм тохиолдлуудаас та яриач. Ер нь. За ерөнхийдөө энэ дээр болохоор зэрэг одоо хилээр орж ирэх явилцсан. Худалдаанд болохоор тэр байхгүй байгаа. Угс усны эссенс буюу 70% угс усны хүчил. Тэ? Манайхан мэдж байгаа жижигхэн шилтэй лацтай. За тэрийг хүмүүс яадаг вөхөр ингээд дээдлийн цоолчоод тэгээд нэг хоёрхан дусаагаал тэ хэдхэн дусаагаал одоо салат зуушаа амтлаад явуулчихдаг. Тэр тэгэл өөр ахуйд бас хэрэглээд идэг өнгө оруулдаг ч үлөө цагаан хэрэглэн тэр. Тэгээд тэрийг ингээд хүүхдийн гар хөргөчөндөө л хийчихдэг байхгүй. Тэгээд тэрийг хүүхд ингээд жижигээр ороод байгаа болохоор жижиг хүүхд уугаад байна. Тийм эсэглэн одоо витамин С шиг л уухана ш. Гэтэл бас ингэрлүүгээ асахад гаднах арьс нь ирүү цээж те тэрний арьс нь маш их хумааж түлэгдэж гин гэдэг чинь доторх салст бол юу болох вэ те ерөөсө болдог байхгүй юу? Тийм эсэс. Тэгэд энэ олон жилийн одоо манай хүүхдийн эмслийн эмчнэр одоо бидний ярьж хэлж байгаагаас болоод энэ худалдаанд бараг хилээр орж ирэхэ болсон юм шиг байна. Одоо дэлгүрт байхгүй. Тэрний хувьд алюминий цуу нэг хэсэг ч одоо Оросууд хүртэл өөрсдөө 9%, 6% болгож арай том 500 мл-ийн лонхонд хийж ингэж савлж энэ бол тэгж хүчтэй айхтар төлөгдөл үүсэхгүй. Тэ. Тэгэд энэ төлөгдөл байгаа юм. Тэгээд нөгөө төлөгдөл рүү ороо явчлаа ш та хими. Яаралтай тусламж гэдэг. Дургийн яаралтай тусламжийн нэг хэсэг нь бол химийн төлөгдөлтэй. Тэгэд тэр хурдан дурандаад тэгээд эмчилгээний тактикийг барина л да. Нэг хэсэг нь одоо яаж имжлэх тэр тастаа яваад чинь болов сорвиж болохгүй гэдэг юм. Тэ. Тэгээд уксус бол голдуу улаан хоолойг төлчихөж байгаа. Тэр нь маш хүчтэй шарах үүсгэн, сорвижн, нарийнсан. Тэгээ нөө түрүүн хэлсэн юмнууд байгаа тий. Яг зай гэдэг чинь мөн л одоо дотроо хим төлөгч өцтэй учраас нь давтагдчихна. Тэгэхээр тэрийг яриад явах. За тэгээд их хэмжээгээр уусан байж болно. Жижиг хүүхдүүд бас бүрч хэмжээгээр уухгүй. Муухайг нь мэдээд тэгээд уухгүй. Хэрвээ ам нонгорох байсан бол бас өсвөрийн асуудал гэж байна. Тийм ээ? Өсвөрөө гэдэг чинь их одоо өрмөц ийм үе байгаа. Эцэг их анхаарал маш сайн шаарддаг. Маш их анхаарал дотн байхыг шаардна. Тэгээд одоо үерхэл нөхөрлөл ч юм уу, хингэхний дарамт ч юм уу, одоо эцэг гэр орныхонтойгоо илүүгээ олцоогүй ч юм уу. Одоо бүр зоригтойгоор ууж штэ өөргөө хохирохоор тий. Тэгэхээр тэр их хэмжээгээр уухт бол ходоод бас маш их төлөгдөж. Ходоодны нуглуур энэ тэр маш их том шархалж тэрнээсээ сорив үүсгэн тэр айлаа. За уксусны хувьд дараа нь аккумуляторын хүчил гэж нэг айхтар юм байна. Манайхан ч одоо энэ юу яах юм? Одоо ундааны самаа цэвэр усны саанд ингээ аккумуляторын хүчил хийчихээн. За. Тэр одоо мотоцикл энтертэй холбоотой. Тийм үү? Тий. Тэгээ асуухаар тэгдэ. Тэр үтгэл аяганд хийчихье. Аккумулятор хүчил хөдөө. За. Хүүхд ам цангаж байгаа хүүхд чинь тэгэл очиод уучин штэ. Тий. Аккумуляторын хүчил чинь бүр аюул болгоно. Тий. Тэгээд одоо ингээд морины эзэн хүмүүс морь ундаг хүүхдүүдээ аюулгүй байдлыг хангахгүй. Тэр том машиныхаа ингээд хажуу карман юунд нь ундааны саунд
яхараач одоо тийм бодис үйж дээ аккумулятор биш. Нөгөө морь үед ундаг хүүхэд нэг ууцсан бас түлэгдсэн орж ирсэн тохиолдол байгаа шүү дээ. Тэ аккумуляторын хүчлийн онцлог нь болохоор улаан хоолоор нэг түлхэхгүй айгуу сонио. Шууд явангуудаа ходоодны нуглуурыг очиод маш том шарах үүсгэнэ. Тэр шарах нь ингээд сорвичхороо зэрэг битүүрч. Тэгэхээр энд одоо битүүрчих юм бол яах юм бэ тэр гэж. Битүү ходоодтой хүн яаж амьдрах юм тийм. Тэгэхээр зэрэг манай мис засалчид мөн л нарийн гэцийг ходоодын ар хантай холбох, залгаас их энэ эмчилгээгээр энэ хүүхдүүдийг аварч байгаа. За аврагдсан. Гэхдээ нэрүүл мөн үү? Тэр залгаасан дээр залгаасны шарах үүсэх, цус алдах бас л нэг том шалтгаан болоод байна тийм. За нэг сонирхолтой тохиолдол зөвхөн энэ хүмүүс ингээд сэрэмж болох үснэстэй сэрэмжлүүлэг үүснээс л ярьж байгаа юм л та. Тэгэхээр нэг айл хүүхдээ агаарт гаргах гээд ингээд тоглуулсан байгаа юм. Хашаанд. Тоглуулсан элсвэсэн одоо ракет солида өвчнөөс сэргийлнэ гэдэл ингээл эсэн дээр хүүхд тоглоно шүү дээ. Тэгээ тоглож ирсэн нь уйлаад ороод ирсэн шүлсэн цустай. Ерөнхийдөө ходоод гисний замнаас цус шүүрээд ороод ирсэн. Тэгэл яралтайгаар дуран хийсэн. Дуранцсан ходоод маш хэмжээгээр түлэгдсэн байна. Яг л аккумуляторын хүчил. Танаад аккумуляторын хүчил байна уу? Ер нь түлэгдлийн өвөрмөц байдал нь тийм байна. Гэсгүй юу аккумулятор биш тийм байхгүй. Та хэд нэг сайн хайгаараад аккумуляторын хүчил байх шиг энэ одоо маш хүнд түлэгдэл байна. Нуглуур хэсэг бол маш том түлэгдэл байна гэсэн. Тэгээд тэр тоглож исэн газрыг харсан чинь орхигдоод хаягдсан дууссан аккумулятор байсан машин ээ. Тэгээд цилиндрүүд эд юм байна, бортго. Тэрэн дээр нь борооны ус тогтд юм байна. Тэрийг хүүхд яад энэ тонгоолгол унштай халуунаар нь. Тэгэхээр яах нөгөө харж байгаа эцэг их эмээ өвөө хариуцж үлдсэн тэр хүмүүс нь тэр хүүхдийг нүднээсээ салгаж болохгүй. Орчинд нь аюул байна уугүй юу. Тэгээ энэ хүүхэд ходоод нь битүүрээд нуглуур нь мөн л одоо тэр залгаас орсон байгаа. Ийм байх юм. Ер нь ингээд хоёулагийн яриа болол өстө маш өргөн цар хүрээтэй болоо. Харин тийм ээ. Одоо тийм айхтрал бас. Ер нь би ингэж бодлоо. Ер нь манай Монгол улсын хэмжээнд яг энэ дурангийн эмч одоо яг тэрэн дотор ингээд хүүхдэр нь одоо ингээд дурангаараа ингээд хийж байгаа үндэсний төв дээр одоо хичнээн дурангийн эмч байт юм бэ. Ер нь одоо хотгон зүрийн эмч маань бол одоо олон шавтай байх гэж би болох хувьдаа бодож байна. Тэгээд энэнийхэн талаар нэг гоё цус дурдаач гэж бодож байна. За. Ер нь бол дэлхийн стандарт байна. Хоол босруулах хэрэгтний эмгэг судлалын эмч бол өөрөө дурандах. Ерөөсөө өөрийнх нь мэрэгжлийнх нь нэг хэсэг нь дурангаа өөрөө хийж байгаа. Энэ зарчим бол нэг хэсэг Монгол улсад алдагдсан. Одоо нэг эмчилдэг нэг хүн байна, оншилдог нэг хүн байна гэдэг ингээд тустай ойлголт явж байсан. Яг зөвхөн дурангийн эмч бас мис заслын эмч дурангийн нарийн мэрэгжил эзэмшихээр бас гоё юм хосолсон нарийн мэрэгжил, мислийн нарийн мэрэгжил, дурангийн нарийн мэрэгжил. Энэ хоёр хослохороо бас их гоё амжилттай ажиллаж байгаа эмч нар байгаа Монгол улсад. Тэрнээс гадна ерөөсөө стандарт нь гастроэнтеролог хүн болвол ходоод бичсний хоол босруулах эмгэг судлалын эмч болвол насанд хүрэгчтэй ч бай, хүүхэд ч бай, дурангийн эндоскопист байх хэрэгтэй, дурангийн эмч байх хэрэгтэй. Тэгээ энийг одоо би бас өөрийнхөө хүүхдийн ангаахын салбарт хэрэгжүүлэх тийм зорилт тавиад одоо нэг 10-аад шав зөвхөн хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байгаас гадна одоо дүүрэг, 2 дахь шатлын эмнэлэг энэ төрөөр бол ажиллаад явж байгаа. За одоо яг манад ажиллаж байгаа гастроэнтерологуудаас хоол босруулах хэрэгтний эмгэг судлалын эмч нараас 5 эмчээс 3 дуран хийж байна. Тий. Энэ бол амжилт. Тийм байна. Тий. Гэхдээ мэдээж арай дадлагчж байгаа дөнгөж саяхан төгссөн гэдэг ингээд байна. Тэгээ ямар ч байсан ингээд дурангийн нарийн мэрэгжил эзэмсэн хүн чинь хийгээд тах тусам дадлагчаад явчихна. Цаана 2 залуу эмч байгаа. Тэр хоёрыгоо ямар ч байсан бас ингээд дэлхийн стандартад нийцүүлчихэд л тийм зорилго нийцүүлэх зорилго тавиал бид хэд одоо ингээд бас ажиллаж байгаа. За нэг хэсэг бол ер нь 20 гаруй жил бол бүхэл бүтэн улсын бүхэл бүтэн чиглэлтэй ер нь Монгол улсын энэ тусламжийг бол манай дурангийн кабинет явуулж байгаа тийм. Тэгэхээр 20 гаруй жил одоо нэг эмч, нэг сувилагчтай л үдсэндээ. Тэгэл өдөр шөнийн дуудлага тийм бүх юмнууд дээр орж исэн. Одоо бол бид нар хөгжиж байна. 90 жилийнхаа баярт бас энэ бол том амжилт гэж би бодож байна. Тий. Тэгээ залуу эмч нар маань бас өөрсдөө чармаах хэрэгтэй. Одоо дэлхийд яаж ийн бид нар тэрэнд одоо
нийцчил байх хэрэгтэй шүү дээ. Бүр тэргүүлэхгүй маа гэхэд чадвал одоо тэргүүлээл явах хэрэгтэй бид нар хинээс дутхав тийм ээ. Тэгээд тийм байна. Би нэг юм л авч асууя. Одоо энэ хөдөө орон нутгуудаар одоо ингээл иймэрхүү тохиолдлууд одоо ингээл химийн түлэгдэлд орж байгаа, гадны бие залгицсан ингээл ороод ирж байгаа. Тэнгуутл энэ одоо хөдөө орон нутагт яг энэ одоо тэ дуран эндоскопи хийхгүй тэнгуутл бүгд шууд наашаа их мөдтөр шууд ирж байгаа юу? Тийм, энэ бас бидний шийдвэрлэл зохиох асуудал тийм ээ. Тийм ээ. Дурангийн мэрэгжил олгох одоо тэр курс болвол тий мэрэгжүүлэх сургалт болвол насан туршид ер нь бол сургалт анагаахын шинжилгээ ухааны их сургууль дээр төвлөрч байгаа. Тэгээд бидний санал байдгийн хүүхдийн эмч нарын санал тий энэ одоо дурангаар мэрэгшиж байгаа эмч нар нь хүүхдийн яаралтай дуранг хийчдэг тий чадамжийг тэр чадварыг суулгаад их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дурангийн кабинетад ирээд тэр одоо мэрэгшиж байгаа тэр хугацааныхаа тодорхой хэсгийг манаа дээр ингээд мэрэгших хэрэгтэй байна. Тэгэхгүй одоо жишээлбэл зай залгичлаа. Товчин зай залгичлаа. Алтаан цайтахгүй бас тэр хэдийн хугацаанд орж ирэх вэ? Нөгөө 2 цагийн дотор уул нь авах шүү дээ. 2 цаг тий. Уул нь 2 цагийн дотор авах гэсэн тий. Харин тий хизээ онцлогж байгаа тий. Тэр хүн ингээд хүүхдээ харж агаад хагчлаа гэд мэдээд нөгөө зайн байхгүй юм гэд мэдээд ингээд тусламж авах гээл давхсаар ниссээр агаал хизээ ирэх хөв тий. Тэгэхэд аль хэдийн түлэгдэл үүснэ. Тэгэхээр зэрэг бас биед ажиллаж байгаа хоёр дахь шатлын эмчилнээр байна хөдөө орон нутгийн яг хот дотроо эднэр ингээд дөрөв мөргөсөө хүүхдээ авчид. Тэгээд тим эмчнэр одоо бас авах ордлого хийж гэн суралцж гэн санаа тавьж гэн амралтаараа ирээд одоо зөвлөгөө авж гэн тий. Тим эмчнэр байгаа. Энэ бол яг өстой маш чухал асуудал. Тэр эмчнэр бид нэр улам л одоо сургалтынхаа чанарыг сайжруулад улам л ард нийтдээ ингээд тохирсон. Энэ одоо системийн яриа болчихоо эрүүл мэндийн тогтолцооны тий. Тэгтээ яг энэ Монгол улсад хэрэгцээтэй зүйл байгаа юм л да. Яагаад вэ гэхээр өмнөх одоо Гамбаяр эмч маань бас ерөнхий мэдслийн засаг хэрэглэгч маань өмнөх дугаар дээр оролцсон байхгүй. Тэгэхэд бол яг ингээд бодоод үзэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр яг ингээд хүүхдээ хаалга хийж байгаа. Тэнгуутл ингээд дүүргүүд дээр маань ингээд хийхдэггүй. Тэгэхээр энэ төвлөрөл маань ихсчдэг. Тэнгуутл хүрч байгаа нөгөө хүртээмж нь айгүй нөгөө нэг хийж байгаа хүмүүстэй чадамжийг ихсэж алдагдал гараад нарийн мэрэгжил болгон дээр л тийм болж байгаа. Тулгымцсан асуудал болчиход. Мэдээж хамгийн хүндийн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүрчээд байдаг. Салаа салбар нь байж ах хэвээр. Энэ дээр одоо тэр хоёр дахь шатлын аймгийн нэгдсэн эмнэлэг тий дүүргийн эмнэлгүүдийнх нь удирдлага нь менежментээ зөв хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо энд гадны биет ирэхэд манайх одоо ямар байдалд байна? Манай дурангийн эмч маань зөвхөн тэр эмч хүсээд зүтгээд хэр бол удирдлагаараа дэмжүүлэхгүй бол тий. Тэгэхээр манай энэ эмч одоо энэ гадны биетийг авах чадвар байна уу чамд? За байхгүй бол яаж дэмжүүлмээр байна? За тэгвэл чи тэдний хугацаанд яваад сураад ир. Тэгээ гадны битийн ингээд аваа сур. Химийн түлэгдлийг аншилчдаг бай. Цус алдалтын. Тэр нөгөө багжна штэ. Одоо энэ ажил бэр хийдэг багч чи ерөөсөө адилхан голчтой штэ. Хэмжээ нь. Том хүнд ч хүүхдч ч адилхан. Тий гадны бит авдаг нь ерөөсөө хоорондоо ялгаа ерөөсөө байх. Нярайн дуран бол тустай. Нярайн дуран чинь 5.5 мм хэмжээтэй. Тэр бас насан туршидын дурангийн кабинетд байна. Яадвал нөгөө нарийнсалтай өвчтнүүдийн дорн байхгүй. Нарийнхан ямаар л явдаг тий. За би ерөөсөө нөө юугаа мартчихжээ. Ганцхан л хоол боловсруулах дээд зам ходоод улаан хоолой ходоод 12 хуруу гэсний дуран яриадсан тий. Тэгэхээр зэрэг бүдүүн гэдэс тэгээ цутгалан нарийн гэсний төгсгөлийг дурамдах энэ бас яралтай бас заалт байна. Тоошлуулшгүй тий. Тэгэхээр шулуун гэснээс цусалдах гэж байгаа. Ер нь шулуун ч юм уу одоо хаанаас ч доод хэсгээс алдчихж байгаа гэдэг нь ходоодны хүчлээс хол байгаа болохоор улаан өнгөтэй гарна. Тэ. Тэгэд энэ заалтар мөн одоо дуран орж байгаа ургацгууд байгаа. Тэ. Ургацг одоо хаанч хийж болно л доо. Тэгтээ бүдүүн гэсэнд голцоо байна. Тэгээд энэ ургацгийг авах тэ. За өөр одоо сүүлийн үед энэ одоо бүдүүн гэсний архаг ургасл өвчин өрмөц ус архаг ургасл өвчин буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгчснөр хоёр хэлбэр байж байгаа шүү дээ. Бүдүүн гэсний өрмөц ус шархлаа кроны өвчин тий. Энэтэй хүүхдүүд бас илрээд идэг болоо онцлогдоод 30 гаруй жилийн өмнө ер нь бүдүүн гэсний өрмөц ус шархлаад өвчин хөнгөн хэлбэрийн дороо эмчилгээ авчихсан ганц нэг цөөн тохиолдол байсан. Одоо бол гарч ирээд байна.
За тэр кроны өвчин гэдэг нь бас их тавилан эмчилгээний үр дүн, эмчилгээний өртөг энэ төр бол хэцүү өвчин. Тэгээ эндээс бас цус гарах энэ тохиолдлоор дураарж байна. Өнөөдрийн хоёулын ярилцсан сэдв бол дурангийн яаралтай тусламж гэж байна. Тэгээ дурангийн яаралтай тусламж дээр бол яалчгүй гадны бие жоох хүүхдүүд ингээд залгиж орж ирэх. Тэгвэл энэ дээр эцэг эхчүүдийн хараа хяналт гэдэг бол маш чухал болчиход байна. Тэгээд хүүхдээ харж хянахгүйгээр нөгөө хүүхд нь зайгаа залгицсан тий. Ямар нэгэн гадны бие залгичаад мдээгүй явж байгаа дараа нь хүндрүүлээд энэ бол ингээд яг өнөөдрийн хоёулын ярих байгаа сэдвийн гол үндсэн хэсэг. Тэгээд түлэгдлүүд байна. Тийм түлэгдлүүд байна, химийн түлэгдлүүд байна. Тийм тэгээд шархлаа өвчин тэр саяны тэр таны ярьсан түүх ямар сургамжтай байгаа. Энэ зүгээр л хэлсэн дээр тоглож байгаа хүүхдээ юу ч мэдэхгүй жил тэр аккумулятор байждаг тэрэн дээр нь ус тусаа тэрийг ууцсан байх. Хүүхдийг аюулгүй орчинд байлгана гэдэг чинь нөгөө хүчирхийллийн хуульд орсон байгаа шүү дээ. Хараа хяналтгүй орхино гэдэг чинь нэг төрлийн хүчирхийлж болж байгаа шүү дээ. Тэ? Юу болвол болог. Тэгээ санаатаа тэхгүй л дээ Монгол хүн те. Юу болвол болог. Тэгэл өөрөө хахнуу, яануу, химдээ түлэгднүү химийн байцтай. Химийн түлэгдэл дээр бас нэг юм орхигдуулж байна. За. Одоо энэ нөгөө сантехникийн хоол авна шүү дээ. За. Тий. Тэнд одоо нөгөө хүний ус мөс ороод ингээ бүгдэрдэг шүү дээ те. Эсвэл тос ч юм уу те бүгдэрдэг те. Тэрийг чинь ингээд маш хүчтэй бодисоор бүр хүний толгоон ус гэдэг чинь ингээд задраад тэр бүгдэр нь ингээд цаашаага явна гэдэг тийм хүчтэй бодисыг хүүхдэд уулгаж штэ. Нөгөө нэг байна уулгаж гин гэж хэлж болно штэ. Ер нь бол санамсаргүй байдлаас уулгаж тийм. Харахгүйгээр уулгана гэдэг чинь уулгаж л байгаа гэсэн үг штэ. Тийм үстэй тийм. Харах л ёстой байхгүй. Тэгээ манайхан их юу юм аа? Их хамаатансаг юм байна. Монгол хүн чинь. За. Ингээ ээж нь ингээд бүр ажилдаа явахын зарим одоо явуулгүй ч ахтай амьдрал. Тэгээ эсвэл одоо татгашаа гарах. Тэгээд нэг хажууд айлдаа үлдээх юм уу, хамаатныхаа ихчд үлдээх юм уу. Одоо гадна бас их ажиллаж штэ солонгостой эцэг их нь солонгостой ажиллаж ин ч гэдэг юм уу. Ингээд тэр хүүхдийг хариуцсан хүн мөн л ерөөсө халамжлан хүмүүжүүлэгч гэж байгаа штэ. Тэр үүргээ сайн биелүүлэхгүй. Тэгээд айлын хүүхдийг айлд авчирч тэ гэртээ авчирч байхдаа нөгөө айхтар мистер мускули чинь тэрнтэй төстөө бодисыг одоо солонгос энэ бүр сүлжээ мүлжинд байгаа мó хайшин тий. Тэрийг уулгаад одоо маш хүнд болсон ба штэ. Тэрнтэй чинь зэрэгцээл бид нар эмчилгээ явж байгаа цаана сорвчлан явуулчихлаа. Ерөөсөл эмчилгээд ингээл завсарлах хэвээр. Дөнгөж хэдхэн хоногт буцаал нөгөө гаргасан үр дүн маань хэлбэж хилээд те хийлж тилээд дурангаар энэ гаргасан хөндий маань буцаа сорвчиж. Одоо өстө тэр л улаан орлуулах мэсэл болох юм уу яах юм. Тэгээд ийм байгаад их юм. Тэгэхээр зэрэг ерөөсөө хүүхдээ аюулгүй орчинд өсгөн. Хараа хяналтгүй орхихгүй. Тэ? Энийг л одоо дахин сануулах хэрэгтэй байна. Тэр ялангуяа гар хүрэх газраас нь аюулгүй байдалд байна. Тэр хими ер нь цоочтой энэ төр юмнууд баймаар юм биш үү? Хаач өндөр тавьснагөө өгч авираад авчиж байгаа юм чинь тий. Тэгээ орчин үед чинь одоо тэр манай монголчуудын нөгөө нэг авдар байхаа үлсэн бидтэй. Цоочтой гоё авдар тэг чинь ямар ухаантай ий тогшил байсан тий. Одоо байдаг бол тэр турбан энтриг цэвэрлдэг ямыг тийшээ хийгээд төгччих болно тий. Тэр батарейтай юмнуудаа энэ бас зоос мос цуглуулгаал хийчих болно шүү дээ. Тийм алга байж тээ. Ингээд эмч хүн ингээд хүүхдүүдийн төлөө ингээд сэтгэл гаргаж санаа зовж штэ. Манай Монголын ард хүмүүс маш ухаантай. Тийм учраас өнөөдөр ингээд хоёулын яриаг сонсож байгаа эцэгчүүд маань ингээд нэгийг бодож нэг өчиг тунгааж байгаа. Тийм учраас ингээд одоо шууд л ингээд яаж юм хайж байгаа те. Энэ зоосыг ийшээ хорой мурай гэж. Ингээд нөгөө гэртээ нөгөө мүлхэн аялал хийж нөгөө гэрээ цэвэрлэдэг штэ нөгөө мүлхдэг хүүхдүүдтэй байл. Манай нөгөө одоо хүүхдийн эрчим тэмчилгээний одоо ууган эмч тий манай оюун чимгийн нөгөө мөлхөөгөр яг хүүхдийн нүдний төвшөнд очиод ингээд та нар ингээд юмаа шалгаа гэдэг яг үнэн багхгүй. Бид нар чинь жижигхэн гараараа жижигхэн хог байсан ч аваад амандаа хийдэг айгүй хурц хараатай ийм хүүхдүүд ч тий хөөхөж шүү. Хараа бол өстой нэр 200 байгаа шүү дээ. Юу болоод амандаа тэр чинь ерөөсөө энэ амтлах хорвоотой танилцж байгаа төгч ерөөсөө амтлах шүү дээ. Тий бүх юмыг амандаа хийж тэгж мэдэрч байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээд нэг юм нь болохоор зэрэг ингээд хүүхд нь аваа том болж штэ. Тэгэхээр юуг амандаа хийж болох уу?
юуг амандаа хийхгүй байх вэ? Энийг сургахгүй бол бас болохгүй шүү дээ. Эрүүл ахуйдаа ч аюулгүй байдлаасаа тэгээд тайлбарлаа л ах хэрэгтэй энэ амандаа. Тэгэхээр дороос сурчдаг хүүхдүүд тий. Бас нэг юм хэлчихв. Одоо тэр 70% эссенс шүү дээ уксусны. Тэр одоо ингээд дууссан байх, түүх болоод дууссан байх. Нэг хэсэг хүүхдийн, нэг хэсэг хүний одоо эрүүл мэндийг баллаад одоо энэ ингээ орж ирэхгүй үйлдвэрлэхгүй болцсон байх гэхээр манайхан ч айгүй тийм хадгалдаг юм биш үү? Тэгээ саяхан хүртэл одоо тэр инээдэн биш. Айгүй харамсалтай л да. Тэр уксусны эссенст түлэгдээд ороод ирсэн. Саяхан. За саяхан тийм. Маш хүнд түлэг. Тэгэхээр зэрэг манай одоо ээж аавд гэртээ тийм эссенс эвэл хог дээр хийж болохгүй. Хог дээрээс чинь бас асуудал гарна тий. Тэгэхээр тэрийг ингээд яах одоо нөгөө турбаага цэвэрлчихгүй юу? Тийм ээ. Тэр хүчтэй хүч. Тэгээд тэр тосмос уусаа явчих штэ тий. Тэр лүгээ гойжуулаад тэгээд тэр шилийн ингээд зайлаад аюулгүй болгоод хог дээр хайх хэрэгтэй. Оронд нь одоо сайхан алюминий цуу инээ тэрэ тийм одоо орлуулах юмнууд сайхан аюулгүй юмнууд худалдаанд байна. Тэрийг хэрэглээрээ. За. Өнөөдөр хэлэхэд бол тэр уксусыг бол шууд устгаарай л гэж хэлмээр байна тий. За тэгээд Хотгон сүрэмжтэй маш их баярлалаа. Өнөөдөр хоёулаа яриа нэг мэдсэн чинь ингээд цаг маань бүр талига авчижээ. 30 минут яриа гэсэн. 30 минут яриа гэсэн. Цаг болсон байна. Тийм бид нар яг нэг 50 минутанд хийх хэрэгтэй. Тэгээд цаг маань ингээд өнгөрцөн байна. Тэгээд маш их баярлалаа. Өнөөдөр ийм сайхан сэдв хөндөж тэг ард иргэдийнхэн эрүүл мэндийн төлөө ийм сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Өнөөдөр бол би бол маш сайтар ойлголоо. Тэр гадны биед гэдэг зүйлийг хүүхдүүдээс хол байлгахын төлөө эцэг эхчүүд маш сайтар анхаараасай гэж хүсмээр байна. Тэгээд 90 жилийн ойн баяр бас давхар хөргмээр байна. Отгон сүрэмжтэй. За тэгээ одоо нэг гар болдоо тий. Их хүүхдээ эрүүл мэндийн тий. За завшааныг ашиглаад ковид ярьчих уу. Тий, ерөөсөө эмч болгон зовж байгаа. Тий. Манайхны ковидаас айх одоо болгоомжлох энэ адил багасчлаа. Тий. Тих боломжгүй. Ямар нэгэн Монгол малын мах ч юм уу бидний өвөрмөц сайхан одоо гений өгдөл ч юм уу те энэ үгүй штэ одоо Монгол хүмүүс өвчлөөд эдгэрлээ штэ те тэгэхээр зэрэг энэ хүүхдүүдэд дагуулад гадуур яваад байна өөрсдөө яваад байна онцгийн шаардлагагүй бол одоо олон хүн цугларсан газраар бүү яваа гэж одоо уриалъя маска сайн зүгээрээ гэр орон одоо сургууль ажил бүх газар одоо манай эрүүл мэндийн яамны ингээл ирээд нь штэ тэр чинь бүгдийг хэрэгжүүлээд байвал энэ айхтар өвчнөөс сэргийлэх боломжтой байна. Тэгэхээр энийг бүү мартаарай гэд хэлчихэ. Одоо ковидос болоод манай Монголын ард түмэн маань гараа маш сайтар угаадаг болсон. Дээрээс нь маска маш сайн зүүдэг болсон. Тэгэхдээ сүүлийн үед бол маск зүүлэлт маань айгүй багасчлаа. Энэ бол бас болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа энэ лифт их жижиг битүү орчин биш үү? Лифтэн дотор ингээд хэдхэн секундын дотор гадны орны туршлага байгаа шүү дээ. Халдвар авчиад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм юм ярьж байна л да. Та масктай юм чинь танд халдахгүй шүү дээ гэж байгаа байхгүй үгүй. Тэр чинь хоёр хүн нь маска зүүх юм бол халдвар дамжих тэр хувь бол хичнээн 10 дахин нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг нь өрөөс нь маска зүгөөд нөгөө талд маскгүй амьсгаад тэ ханиагаад найтаагаад энэ бол зүгээр лифтэн дотор л гэхэд л халдвар авах. Тэр жижигхэн зайд тэ. Тэгэхэд бол хоёулаа маск зүүсэн байх юм бол арай багасна. Баг тэ тусах нь арай багасна гэж. Тэр хүн болгон маскаас адил зүгээс ирж. Нэг мэдээлэл явсан шүү дээ ковид. Сэрүүний улиралд улам их хүндрэл гараад байна гэдэг. Тэгэхээр одоо 100 маань зуны улирал маань дуусж байна. Сэрүүн болж байна. Тэгэхээр эхэлж байна. Тэгэхээр энэ дээр одоо ер нь яа шүү анхаарах хэрэгтэй. Одоо ингээд томог үе ингээд эхлэн томоотойгоо зэрэгцээд ковид маань ингээд дэгдээд эхлүүл аюул болно. Тийм учраас хүн болгон л анхаарах хэрэгтэй. Тий, сэргийлэх боломжтой юм шиг байна шүү дээ. Сэргийлэх боломжтой. Хүн болгон өөрийн хариуцлага, эцэгхийн хариуцлага. За. Одоо гадуур ингээд нөгөө хүүхдүүдэд тэрвэл дэлгүүрээр хоршоогоор одоо ороод эхэлчлээ л дээ. Гэхдээ л хүн болгон л анхаарах хэрэгтэй. Нэг Монголынхаа нийгмийн эдийн засгийг аврах хэрэгтэй. Гэсэн хэдий ч өөрсдийнхөө одоо эрүүл мэндийг бас давхар анхаарч хэрэгтэй гэдэг хэлмээр байна. За тэгээд манай иргэн бие аврагч эрүүл мэндийн нэвтрүүлгийг маань дуу гэдэг ресторан маань ивент итгэх юм байна. Тэгээд Отгон сүрэн эмчтэй бас зориулаад гэр бүлээрээ бас 20% хөнгөлөлттэй хоолнд орох эрх хэмжлэгийг ресторанд бас сайхан нэг үчиг өнгөрөөгөөрэй гэсэн. Баярлалаа. Энэ хүү сайхан
эрхийн бичгийг гадууж байна. Тэгээ гэр бүлээрээ шүү. Ганцаархнаа биш шүү. Тэгээ юу бүгдэнд нь 20% хөнгөнө. нэг ингээл нэг шууд нэвтрүүлэгт ороод ийм бэлэг аваад ахаар санаа зовоод энэ баярлаа энэ сэтгэлийн илэрхийлэл гэж хүлээж авлаа. Тэгээд олон хүн цугларсан ресторанд очих уугүй юу гэдгээ бид нар шийдээ. За тэгээрээ. За баярлаа. За баярлалаа. За ингээд иргэн би аврагч эрүүл мэндийн нэвтрүүлэг маань үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За.